Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Номхон тэмээг ноолоход амар, номой хүнийг зархад амар. Монгол ардын зүрэг. Тэргүүн туслагч цогт очир. Дачинвангийн хушууны догшин ноён. Дачинван. Одоогоор Өвөр Монголын Шилэнгол аймгийн Шулуун хөх хушуу. Догшин ноён дархангүн Мая мэрэн сайхан сэтгэл цэцэн мэргэн туслагчтай байжээ. Цэцэн мэргэнийг ард олон тэргүүн туслагч хэмээн өргөмжлөн хайрладаг байв. Цогт очир хэмээгч энэ мэргэн туслахын талаар олон домог яриа бий. 1. Сайн ир нохой цагаан ялзымд орж хэрэг хэлэлцүүлж байжээ. За та би ч мултар харахгүй юм дуу наадахлаа да. Яадаг шүү юм байгаа. Гэж арга барагдан тэргүүн туслахыг царайжлан харж зогсдол хэрэг мэдүүлэгч хаяа хотоо хатарсан гэж аашилжээ. Тэгтэл хошуу нутгийг тодруулах яриа болтол тэргүүн туслагч бусдад ажиглагдalgүйгээр малгаагаа авч тойруулан тавихыг харсан нохой цагаан. За би өөрийн хушуунаас адуу мал хөөгөөгүй билээ. Гэтэл энд тэнд жуг гэлцээд явчихав. Сайн эрд ял тулгаж дийлэхгүй болсон хушуу тамгийнхан ч далин болоод манай хушууны хэрэг биш гэж нохой цагааныг суулан тавьжээ. Ийхүү өөр хушууны хэргийг шийддэггүй байсныг сайн эрд тэргүүн туслах сануусны учир энэ юм байжээ. 2. Дамбижааг газар нутаг тасалж авах нь гэсэн яриаг тэргүүн туслагч сонсоод хагартлаа уурлаж. 2 Тимэт Баатарчинд дээлийн тасархай чинээ газраа мөрөн дээр толгой байгаа цагт өгөх вэ гिचгчээ. Ил яриаг Дамбижаагийн туршуулууд хэдийнэ багшд нь дуулгаж амжив. Дамбижааг тэр нутагт ирэхэд айсан ноёнч тэргүүн туслахтай хамт очиход ноёныг оруулсангүй гин. Одоо яадаг вүлээ гэж жаабагшны гэрээхэн гадуур ноён холгохдоо зарцаа дуудаж. Цаад хоёр чинь юу л болж байдаг бол мэдэж ир гэжээ. Зарцсан төдөлгүй гүн ирээд миний явдал чамд хамаагүй цөг нохой гэд үүдэнд нь давшлаад сууж байна гэжээ. Одоо очиод дахиад хараадах гэд дахин явуулвас. Банзад гинэ. Чи банзд ч л байхгүй юу? Мөнгөн толгой биш мөгөөрсөн толгой. Мөнхөрдөх толгой биш өнхөрдөх толгой. Бурхан бол авран үз, бөг бол халн үз гэд давшлаад тулганд нь дөхөөд сууж байх юм гэжээ. Дахиад л үзээд эргээд явуулжээ. Би төрүүлэх болов уу? Чи төрүүлэх болов уу? Гэд хойморт нь гараад сууж байх юм гэжээ. Дахиад явуултал гүрдийгээд гүзээчин цүндийгээд надаас урдах болов уу гэж байна гин. Хар хөмсөгт барьж авбал багштан наадхаа 50 надад хэрэгтэй хүн байна гэж байх юм. Тэгээд хоёул хамтраад хооллоод сүрхий байна гэвээс ноёны санаа намарсан бололтой. За яамай та гэд хөлсөө арчин зогсож байсан юм гэдэг. 3. Тэргүүн туслах Улаастан амбанд бараалахаар явах замда цаазан ялтай нэгэнтэй хамт нийлжээ. Тэр нь замын турш дуулж яваа тэргүүн туслахыг хараад энэ хүн шиг дуулж авах юмсан да гэж боджээ. Замын хоёр тус тусыг бодон явж улаастад хурж салах болоход тэргүүн туслах. За би замын турш таныг тандав. Ямар ч сүр сүлдгүй явах юм бтэ гэж зэмлэж гарчээ. Тэгснэ. За яах вэ? Эр хүний замын хүзүүрт хаан яаж таарах юм бэлээ? Чи сайн тогтоо. Ургах нартай уралдаад амбанд бараалах. Юу хүн бэ гэх вэ? Тэгвэл хаяа би гэмгүй хүн гээрэ. Би ч байх вэ гэд явчихжээ. Хилснэр нь болж хаяа би гэмгүй хүн
Гэвээс амбан "Хаяа, энэ гимгүү хөө" гихийг сонсоод тэргүүн туслах. "Юугаа гүлэрсэн нохой чи? Өгөр боол чи амбанаас айдас аваа тонол цаашаа" гэж сайх эрийг ялз эмэллээс нь аварсан юм гинвэлээ. 4. Төрд хулгайч хэрэгтэй болжээ. Хошуу тийм нэг олох болоод байв. Тэгтэл нохой цагаан гинэд хошуу ноёны санаанд орж ирэхэд ер шалгаж үзье гэж шийджээ. Хонь хөтөлж явсан хүүхнийг хараад ноён нохой цагааныг дуудуулж "За, чи тэр хонь хөтөлж яваа бүсгүй араас очиж хоньыг нь өөрт нь мэдэгдэлгүй аваад ир. Тэгвэл чамайг дархлаж тавина" гэсэнд нохой цагаан "Та хатныхаа гутлыг өгөхгүй юу?" гэвэл ноён инээгээд "Гуталч үгүй, хоньч үгүй болчихгүй бол аваад явал та" гэжээ. Нохой цагаан хатны гутлыг сугавчлан хүүхний замыг тосоод явчихжээ. Хонь хөтөлж явсан хүүхэн зам дээрх малын баас болсон өрөөсөн гутлыг харж хөлөөрөө эргүүлж тойруулж байгаад орхиод цааш явчихав. Нохой цагаан хүүхний замыг дахин тосов. Хүүхэн өрөөсөн гутлын нэг нь зам дээр шившинээрээ байсанд учиргүй ихээр баярлаж бүсээ тайлж хонойд ирснээс уяад түрүүчийн зам таарсан гутал руу гүйжээ. Ингэж явах арга хойгуур нохой цагаан хатны гутал хоньыг ноёнд авчирч өгсөн юм. Ийхүү тэр дархлагдсан билээ. Гилээж хожим сайх бүсгүйд амбан шар атан тэмээ унаа нэмэр сайлын өнөө өгч явсан удаатай гинвэлээ. 5. Цэцэн туслагч. Өнөөгийн Говьалтай аймгийн Төнхөл, Төгрөг, Буугад, Цээл, Алтай сумын нутгийг хамарсан Дайчин вангийн хошуу хэмээх нэр нөлөө ихтэй нутаг дэвсгэр уужимтай нэгэн хошуу 1924 он үртэл халахын Засагт хаан аймгийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Энэ хошуу нутагт аж төрн нэгэн насаа илээсэн ч өнөө хүртэл ард олны дунд домог болон яригддаг нэгэн түүх түүний тухай энд товчхон өгүүлье. 1851 он. Хошууны ноён Дайчин байсан Соном цэрэнгийн ууган хүү Бат очринд мэндэлсэн нэгэн хүүд Баян цогт гэсэн нэр харилжээ. Баян цогт хүү багасаа сэргэлэн цовоо хурц ухаантай болох нь мэдэгдэж манж төвөд монгол хэлээр бичигт боловсрч ном зохиол сонирхон уншиж өргөн дэлгэр мэдлэг олж аваа зогссонгүй. Тэр үеийн төрийн хууль цаазын бичгүүдийг шимтэн уншиж судалдаг болжээ. Багасаа эхлэн оюун ухаанаараа тодорсон түүнийг дөнгөж 20 эргэм насанд нь хошууны тэргүүн зэргийн тайжаар тун удалгүй хошууны ноёны тэргүүн зэргийн туслагчаар өргөмжилжээ. Эрдэм номд гүнзгий ухаан бодол хурц уг яриа цэцэн цэлмэг баяр цогтыг төдөлгүй ард олон үнэлж цэцэн туслагч цэцэн гисгэх болж албан бичиг баримтанд ч олдмол нэрээрээ тэмдэглэгдсэн нь бий. Тэрбээр юуны өмнө мэдлэх хүндлэх ахчлах дүүчлэх ёс гормыг сайн мэддэг мөрддөг хүн байсан бололтой юм. Цэцэн туслагч нэгэн удаа хошуу ноёны хамт нэгэн айлд хоноглох болжээ. Тэр баян чинэлэг айл ноёнд бүдүүн хоньны цэцэнд хураг нямах чанаж өгчээ. Цэцэн хутгаа гарган гутлынхаа дотор төрөнд нийлээд махнаас идэж гин. Тэгэхэд гэрийн эзэн хутгаа юунд дотор төрөндөө нийлв хэмээн эвгүрхтэл цэцэн бийд хүрээгүй төшөмдөд бэлчээрт хүрээгүй малын мах өгөхөөр нь билүүнд хүрээгүй хутгийг дотор төрөндөө нийлээд идлээдэ гэсэнд цаад хүн хэлэх үггүй болсон гэлцдэг. Өвгөнд ёж үг хэлэх гэж зориуд ёсыг эвдэн өдөж ийхүү үлджээ. Нэгэн удаа цэцэн туслагчийг томоохон хутагт лам ирж уулзахыг хүрчээ. Очтол үүдэнд нь халтарж очих төхөв. Ажваас түүнийг зориуж чадах гэж үүдэндээ мөс хөлдөөж тэмээний хоргол цацсан байжээ. Үүнийг үзээд цэцэн ширээ бүр бүхэндөө шав шээдэг байтал ширээд ламбгай үүдэндээ шав шээдэг ажээ. Шээсээ цэвэрлэж бузраа хариутгсан хойнтой нь
дахин бараалах уу да гэж хэлээд буцжээ. Тэрээр харийн дарлыг эсэргүүцдэг орон нутаг хүн ардаа гэсэн сэтгэлтэй байжээ. Баруун хязгаарыг өмүүлж авсан Дамбижанцан гих залхаа этгээдийг үздэггүй юм байж. Дамбижанцан зүйлийн хүрээн дээр ирж цэцэн туслагчийг дуудаж уулзаад "Чи яагаад намайг угтаж авсангүй?" гэж сүржигнэхтэн. "Хон дагсан нохой хүртэл эзэн сүрэг хоёр эргээ дайсыг урдчлан ирж дохиолдог байхад хосгүй эрдэмт хэмээгдэх ламтан та юунд эзэнгүй тэнүүлчин адил хэл мэдээгүй ирэв? Ламтан та хүндээ хөнгнөөс алдлаа да" гэд истоочээ. Дамбижанцангийн уур хөдөлж "Чи ихо намайг яагаад хоёр тэмээтэй бадарч ингэж хэлдэг хүн болж байна" гэж байцаахтан. "Таныг байтугай богдыг сохор тангад гэж хэлдэг толгой өнөө хэр мөрөн дээрээ л байж байна да" гэж заашлуулжээ. Тэгэхдээ Дамбижанцан "Хоёр охины чинь нэгийг авч тоогоо байруулна даа хөө" гэвээс "Та бууг юм бол аваад л яв. Харин үнэхээр бурхан юм бол бүсгүй хүн бузар болно шүү" гэд хэлэх үггүй болгож байжээ. Ховдын Манжамбны газрыг хамгаалж байсан тус хошууны 100 цэрэг хоол хүнс орон байраар гачигдж хэрхийг хошууныхаа ноёдоос лавлуулахад цэцэн бээр. "Хаяад ир, хар хятадууд өөрсдөө мэдэн биз" гэсэн хариу өгчээ. Цэргүүд төрлөх хошуудад ирсэн хойно Манжин хаан албаа орхиж авсан 100 цэргийг цаазаар авахыг тушаасан байжээ. Аймаг хошууны ноёд ихээр сандарч учраа олохгүй байтал цэцэн туслагч бээр. 100 цэрэг нэг бүрийг зэвсгэлсэн 2 цэрэгээр харгалзуулан өөрт тань хүргүүлээ. Хэрхийг өөрөө мэддэгвэ гэж цэцэн туслагчийн төлөвлөсөн бичгийг илчээр илгээсэнд хариу хэл сүрэг тасарчээ. Зэвсэг бүхий 300 монгол цэргээс 100 монгол эрийг дотор газар цаазлахаас хаан болгоомжлно гэдгийг цэцнээс өөр хинж санаагүй байжээ. Улаастаа Манжамбан монгол ноёдыг идэ будаагаар дайлахдаа хүмбүрийн өмнө ширээн дээр нижгээд дөрвөлжин хаш чулуу тавьсан байжээ. Үүний учрыг ноёд ис олон юутаач Дайчин вангийн цагаан толгойтыг хардсны гэлцэж байтал чацуулаад будаагаа савхтаж эхэлжээ. Ноёд түүнийг дуурайн ёс алдах гацаанаас мултарчээ. Түүний хушуунд ядуу зүдүүгийн ирэхээр эрийн сайнаар хоолоо олж иддэг боловч ардад хоргүй Энзэнгийн цэдэн дамбаа гихч шилийн сайнэр хулгай нийлрээд шийтгэхдэх болжээ. Цэцэн түүнийг хуйгийнх нь хамт дуудан ирүүлж малгайгаа авч сэгсрээд холоор эргүүлэн дахин өмсөд хуйгт хандаж "Хаалгаа сайн хаа, галаа сайн түл, үүнийг чинь нэг шулаа тавина да" гэжээ. Хол нутгаас авсан гिचгэл түргэн зодоо тавина, амаа сайн хавч гэсэн үг болохыг сайн ир мэдэж авчээ. Цэцэн туслагч голч шудраг дээдсийн өмнө бөхөлддөггүй өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байжээ. Энэ үзэл нь баг залуугаас нь төлөвшжээ. 16 настай баян цогт хүүг хон хариулж явахад нь хошууны ноён түшмлүүдийн хамт давхиж өнгөрөх зур морин үлийд бүдэрчээ. Уурсан ноён морио том ташуураар хідэндээ гуйдахыг хараад урд хөл бүдрэхэд хойд хөлийг нь шийтгдэг юм байж урд хийсэн нүглээ хожим яаж цагаатгах юм бол хэмээн хашгирчээ. Орой ноён гэрт ирсэн байвг нь их нь ихэстэйцийн үгийг шагнаад яах вэ гэсэндээ хүү минь гар ямаа эмээлийн ганцаг хэмэлчих байх гэхэд ям эдсэн уруулаар цай ууж болсон юм ямаа эдсэн ганцгийг сураар илбэж болох л байлгүй гэд хинэггүй суусан гэдэг. Ийхүү сэтэрхий уруултай ноёныг дайруулж хэлжээ. Хожим том болсон хойноо хошууны ноёнынд очиж явтал нохой ноцох шахсанд нохой ноён хоёр ноцомтгой шүү. Тэгээд ч ноён хүнд нохой хэрэг юусан билээ гэжээ.
Ноён хатан хоёр юу ч хэлж эс чадсанаар барахгүй түүнээс хойш нохоо тижээхэ болсон гэдэг. Хошууны ноёдын цол зэрэгэм ахих бүрд Манжин хаанд их хэмжээний бэлгэсэлт өргөдөг байсан дургуйтсан цэцэн нэг удаагийн ийм бэлгийг замаас нь авч 36 ширхэг бурхан бүтээлгэн зүйлийн хүрээнд залсан удаатай. Цэцэн туслагч хэдийгээр хэрэгэм зэрэгтэй тайж хүн боловч жирийн хүний амьдралаар амьдарч ард олонтойгоо ойр дүт явжээ. Нэгэн удаа Манж Монгол түшмэд хил ирэхээр яваад цэцнийнд очихоор нэгэн айлд хүрчээ. Эгэл боргил байдалтай өмсөд зүүслэн жирийн ардаас ялгагдах юмгүй айл байхаар нь айл андуурчээ хэмээн бодцоож гарч яваад таних хүнээс цэцэн туслагчийнх мөн гэдгийг мэдээд эргэн ирж ёс алдан мэндгүй явцгаасандаа өөчлөлт гуйж байсан юм гэдэг. Өгүүлэх энэ. Энэ хүний талаар архивын баримт шүүж үзэхэд Дайчин Вангийн хушууны 1879 оны өр химжээлсэн данс, цэрэгэрийн данс бүртгэлд тэргүүн зэрэг тайж баян цогт хамжлаг ард 15-тай гих буюу 1828 оны тус хушууны хүн ам мал хөрөнгийн бүртгэл дансанд түүний хүү Гомбсүрэнгийн гэр бүлийнхний дотор эцэг цогт 77 настай гихчлэн тэмдэглэгдсэн байна. Үүнээс өөр албан ёсны баримт олдоогүй. Цэцэн туслагч эрдэм ном сайтай, цаг тооны бичиг ихэд сонирхдог, судалдаг, аминдаа ном судар нэлээд цуглуулсан, хуучин цагийн боловсролтой хүн байсан гэлцдэг. Түүний ач хүү орсоод хадгалагдан байгаа тодорхой тол химээх чулуун баарын сонин ном бол цэцэн туслагчийн номоос үлдэж хоцорсон дурсгал юм. Цэцэн туслагч химээх баян цогт агсны амьдрал үйл хэрэг үзэл санааны талаар энд өчүүхнийг өгүүллээ. Цэцний 8 хүүхдээс Гомбсүрэн, Гончиг нар нь 1937 оны хилмигдүүлэлтийн хар шуурганд өртөн ам алджээ. Түүний үр сад, Лодон, Орсо, Рагча, Зэ Ламжавнар болон тэдний үр садаа салбарлсан олон айл өрх хүмүүс нийслэл хот болон Говьалтай аймгийн Төнхөл, Бугад суманд аж төрж байгаа. Та YouTube дээр Тулааны үртэ подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг тань таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Тулааны үртэ гэсэн хуудас Facebook дээр бий. Түүнийг минь дагвал би баярлах юм. Танд, таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.